Галзуу series сувгтан тавтай морилцгоо. За, тавлаг сайхан уу манайхан? Энэ удаад хэдүүлээ The Wonderfuls. Них энэ галзуу цувралан үргэлжлүүлцгээе. Тэврөнийг олон юм ярихгүй. Угаасаа үйл явдал айгу галзуу дээрээ дууссан байгаа. Цаашаач улам галзуу болох шинжтэй байна гэж. Тэгэхээр хэдүүлээ ингээд кино тайлбараа эхлүүлцгээе. За тэгээд тайлбараа эхлүүлэхээс өмнө гялсны ганцх юм хэлээдгий бороо. Юу гэхээр хэдэн бороонд нь энэ галзуу цувралыг бэлмэнг туурамшууллыг дахиад эхлүүлж байгаа хаан чипстэй хамтран хүргэж байна. Хаан чипсээ аваад задлаад хоч. За тэгээд та нар мансаа бадраг уулсаа. Дардсан бол лайка дарахтал болоо явж байгаа юм. Бас галзуу series сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлэж болох юм. Ингээд энэ галзуу цувралаа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За нэг хүн шоронгийн коридороор алхаж яваагаар кино үргэлжилнэ. Гартаа Библи барьсан мань хүн супер хүүхдүүдийг бүтээсэн эрдэмтэн Ха Ванд байлаа. Тэрэн дээр нэг тэрэгэнцэртэй хөгшин эргэлдээр иржээ. Чич дайжгүй байгаа бол л да. Таны ачаарын дэнгисгээд л байж байна да. Библи барьчаад л. Тэгээд бурхан чамайг аврах нь. Ер нь бүхэл шашин хүмүүсийн өглөө сайх сэтгэлийн төгшүүрийг л нэмэглэх зорилготой шүү дээ. Гэхдээ миний үр дүн бол жинхэнэ юм шүү. Тэр хүүхэд бол үнэхээр миний бүтээл байсан. Тэгээд тэр өгөжгүй хүүхэд чинь хаана байгаа юм? Чи наад яриад байгаа зүйлээ нотлооч дээ. Нотолч чадна гэвэл чамайг эндээс гаргаж өгч болох юм. За үнжон Чэнигийн байсан байшинг нураасан ч дотроос нь Чэни гарч ирээгүй учраас тэрнийг өхөшгүй хүүхэд биш болохыг ойлгоно. Харин нөгөө талд Чэни бууны суманд оногдохоос өмнө амжаад нурсан хүлэмжний суурин дээр гарсанд тэрнийг харсан Гёнхун нүдэндээ ч итгэсэнгүй. Чэни ч өөрөө гайхаад үнжонлоо яваад очисон дөнөөхөн цочоод тэрнийг нистлэн түлхчихнэ. Тэдний энэ бүх үйлдэлийг холоос нөгөө үл таних соривтой нөхөр анхааралтай ажигласаар байна. Тэгээд тэр соривтой буцаж ирээд 3972 мөн болохыг бусдад баталж хэллээ. Тэд 3972-ыг юу хайгаад байгааг нь таамаглаад ярилцж байтал супер хүүхдүүдийг бүтээсэн доктор Ха ороод ирнэ. Тэд бүгдээрээ тэрнийг аав гэж хүндэлцгэн. Аава, супер хүчтэй өөр хүмүүсийг олж илрүүлсэн. Тэгээд юугаа хүлээсэн? Бариад ирээч. Ойлголоо аава. Чэнийг ухаан ороход тэр ханан цорхоо нэг байшинд хэвтэж байсан нь Робны гэр байлаа. Сандарсан Чэни босоод цамцныхаа цорхоог дахиж нэг хараад өөрийгөө үнэхээр өөр газарт шилжээд ирснээ ойлгодог. Энэ үеэр Гёнхун эхнэрээ аргадах гэж байдгаараа оролдожсэн ч эхнэрийнх нь уур гарч өгөхгүй л байна. Гёнхун харгаа бараад хүргэлт хийх гэчээтэл найзын маань аав нас бараад гэж шалтак тойдсон ч эхнэр нь тооссонгүй. Тэгсэн Гёнхун нэг цэцэгний савнаас бариад автал дахиад л гарнаа алдчихлаа. Арга барсан эхнэр нь цэцгийн дэлгүүрээ хаагаад явах болсонд гараа салгаж чадахгүй мань хүн цэцгийн ваарнуудаа авчиж дуусгаад явъя гэж шалтгаглаад үлдлээ. Тэгээд гараа салгах гэж байдгаараа оролдож байтал шилжигч хүчтэй болсон Чэни. Юр бусын хүчтэй болсон Робин хоёр хүрээд ирнэ. Тэд Гёнхунаас ямар нэг хачирхалтай зүйл болоод байгаа эсхийг асуусанд цаадах нь юу ч болоогүй. Зүгээр гэж зүтгэсэн ч удалгүй наалдамхай чадвартай болсон нь илэрчихнэ. Нөгөө хоёр тэрнийг нааш цааш нь түлхэж татаж үзсэн ч Гёнхун ундгүй. Чэни энэ бүх онцгой чадвараа супер хүч гэж бодож байсан бол Гёнхун энийг ямар нэг хараал гэж бодож байлаа. Учир нь хүн бүр өөрийг нь хачин гэж боддог байтал нэмээд наалдамхай болчвол хүмүүст бүр ад үзэгдэх болно гэж Гёнхун хайна. Энээс гадна үнжон тэрнийг алах шахсан гэдгийг Гёнхун хэлсэн ч Чэни тэр явдлыг ерөөсөө сандгүй. Тиймээс шууд үнжоны ажил руу яваад очино. Та ямар хэрэгээр ирэв? Надаар үнэхээр яриулмаар байгаа юм уу? Хаягдсан хүлэмжинд юу болсныг яриулмаар байна уу? Тэрнийг ингээд ярьж эхэлсэнд тэр хавьд байсан хүмүүс бүгдээрээ хэрэгт дурлаад сонсцгоно. Би цагдаа дуудахтлаар бодсон ч эхлээд ягаад тийм зүйл хийсэн болохыг чинь чамаас өөрөөс чинь сонсож мэдээ гэж бодоод хүрээд ирлээ. Тэгсэн үнжон бантлаа. Тэгээд дараагийн хүнийг дуудсан ч дараагийн дугааруудыг нь бүгдийг нь Чэни авчихаач. Тэгэхээр үнжон дараагаасаа гадуур ажиллах зөвшөөрөл аваад Чэнигийн урд гадуур ажилтаа гэсэн бичиг гаргаж тавьж хаад гараад явна. Тэгсэн Чэни ч гадаа хүлээж өгсөн хоёроо дагуулад араас нь хөөнө. За тэгсэн Чэнигийн эмээ өмнөх ангийн төгсгөлд амиа алдсан чой захирлэгчийн цогцыг шалгахаар моорогт ирж байлаа. Цагдаа тэрнийг амиа хорлсон ингэхдээ Чэнигийн эмээд зориулж тусгай захиа үлдээсэн байсан гэдгийг хэлсэнд эмээ нь гайхлаа. Загталд Ха доктор гимгүй. Тэр бол шудраг сайн эрдэмтэн.
Харин буруу хэрэг хийсэн хүмүүс нь та нар. Тиймээс та нар хаа доктороос уучлал гуйх хэрэгтэй гэж бичиж. Хаа доктор чой захирлаас үхшгүй хүүхэд хаанугайг байцаасан ч чой захирал хэлэхгүй гүрийгээд байж. Энийг харсан нэг эмэгтэй тэрэнд үннээ хэлхийг тушаасанд чой захирал тэрний хүчинд автаад хатагта кимийн ажилуулдаг цайны газар гэж хэлж өгдөг. Тэр нь Чэнигийн эмээгийн цайны газар байж. Дараа нь чой захирал нөгөө эмэгтэйд ховсдуулж өөрийнхөө хүзүү рүү хутаг зоогоод чадвалжээ. Олон жилийн өмнө асрамжийн газраар халахвч хийсэн нууц лабораторид түүмэр дэгдэхэд 5 хүүхэд лабораторийн арын хаалгаар гарч зугтаасан байжээ. Тухайн үед түүмэр унтраахаар очисон гал командынхан асрамжийн газар дотроос нууц лабораторийг олж илрүүлсэн байлаа. Тэгэд тэд доктор Хаг өнчин хүүхдүүд дээр хууль бус туршилт хийсэн хэрэгээр баривчилж шоронд хорьсон нь тэр байжээ. Тэр өдөр цагдаа нар авралын сүм гэх шашны байгууллагад ирж алга болсон хүмүүсийг эрен сурвалжиж байгаа гэдгээ хэлээд додогшоо орж үзжээ. Доктор Хагийн охтыныг тэднийг дагуулж сүмээ үзүүлээд гаргах гэж байтал хоёр цагдаагийн нэг тэдний цахилгаан шатыг хараад сүмийг зойрын давхартай болохыг нь анзаардаг. Тэгэд тэд доошоо орж үзхийг хүссэнд нөгөө эмэгтэй дуртай дургу доошоо бууна. Цагдаа нарыг доош буухад тэнд торонд хоригдсон орон гэргүй хөгшин тэднээс тусламжгүй хашгирсан боловч цагдаа нар тоосонгүй. Учир нь нөгөө эмэгтэй тэдний төсөөлөлд тэс өөр дүр зургийг харуулж байсан учраас цагдаа нар хөгшний дууг ерөөсөө сонсохгүй байлаа. Эмэгтэй зойрын өрөөгөө цагдаа нарт нэлээд өндөр үнээр тогтчулсан амралтын хэсэг гэж харуулсан учраас тэд хоригдсон хөгшнийг анзаарахгүй байлаа. За ингээд цагдаа нар тэндээс явлаа. Сонирхолтой нь тэр хоёр цагдаагийн нэг нь усан хулганд болтлоо хөлөрсөн байдаг. Харин нөгөө талд Чэни болоод тэрний хоёр хамтрагч Унжооны хажууд суучихсан. Сонгон арилгангаа ээлдэв дэмий юм чалчцгаана. Тэд Унжооныг үннээ хэлэх хүртэл нь ингэж залхаахаар шийджээ. Энэ тэнэглэлийг нь тэсгэ байсан Унжоон тэднээс холдох гэсэн Чэни цүнхийг нь шүүрч аваад машиндаа суучихсанд сандарсан Унжоонч хойноос нь хөгөөд машинд нь суулаа. Энэ үед сүмээс гарч ирсэн хоёр цагдаагийн нэг нөгөөгөө яагаад тэгтлээ хөлрөө дугааг нь гайхаж хөлсөнд нь хүртэл тэр нь хөлс биш ямар нэг нялцгай зүйл байсанд сандарсан ч нөгөөх нь тэр зүйлийг хөлс гэж зүтгэсээр машинтайгаа явна. Харин Унжооныг машиндаа суулгасан мань гурав өөрсөд нь тохиолдоод байгаа хачирхалтай зүйлсийг тэрэнд зогсоо зайгүй зэрэг ярьсанд цаадах нь юу ч ойлгохгүй байгаагаа хэллээ. Гэхдээ ойлгож ядах юу байна? Бид гурав супер хүчтэй болчоод байна. Гянхун ах супер наалдагч, Робин супер шидэгч, би харин өөрөө супер шилжигч болчоод байна. Би та нарын юу яриад байгааг ерөөсөй ойлгохгүй байна. Чамайг өөрийнхөө супер хүчээр юу хийж чаддгийг ч харсан шүү. Чи супер хүчээ яаж удирдахыг бидэнд заагаад өгчөөч дээ. Харин чи бидэнд яаж хүчээ удирдахыг л заагаад өгч. Тэгвэл би бүр чамайг их багшаа гэж дуудсан ч болж гин. Тэгсэн Унжоон юу ч мэдэхгүй гэж мэдэн бодлоод байсан учраас нөгөөхэд үннийг нь хэлүүлэхийн тулд нэг гүүрэн дээр зогсоод тэрнийг гүүрнээс шидэх гэж оролдоно. Тэгсэн энэ үеэр холгүйхэн нэг цагдаагийн машин замаа алдаад морилцсаар ирлээ. Гэтэл тэр машин нөгөө хоёр цагдаагийн машин байлаа. Жолоо барьжсэн цагдаа бүхэлдээ нялцгай зүйл болоод уурсаж эхэлсэн учраас машина жолоодох боломжгүй болсон нь энэ байлаа. Тэгээд мань хэдийн хажуухан дээрээ замаас гарч онхолцсонд нөхдүүдч сандраад нөгөө цагдааг нь гаргаад жолооны ард сууж байсан цагдааг гаргах гэсэн боловч мань цагдаагийн гар нь ясгүй юм шиг гулжганаад байсанд Чэни Робин хоёр шок. Тэгээд цагдааг таттал нүүр нь бүхэлдээ урсчихсан байсанд цочсондоо доошоо унагчлаа. За тэгсэн цагдаагийн машин шатаад эхэлсэн учраас мань хоёр машиныг нь босгох гэж баахан бойтголноо. Энийг нь харж зогссон Унжоон аргагүй ирэхэнд супер хүчээ ашиглаад машиныг өргөөд босголоо. Тэгсэн өөрийнхөө хүчээр машин өргөж байна гэж бодсон Робин өөрийгөө супер хүчтэй гэдэгт итгэж эхнэ хөрхий. Харин Гянхун хажуухан дурсж байсан голоос ус хутгаж аваад шатжүүлсэн цагдаагийн машин руу цацчаад Робинтой хамт явах гэсэн ч нэг гар нь цагдаагийн машинтай. Нөгөө гар нь Робинтой наалдчаад салдгүй. Тэгсэн цагдаагийн машины гал дахиад ассанд мань хоёр хоёулаа дэлбэрч өгөх аюулд орлоо. Энийг харсан Унжоон тэднийг алсаас удирдаад машинаас холдуулах гэсэн ч Гянхуны гар салсангүй. Уралсан Унжоон гараа хүчтэй савсанд Робины цам зурагдаад Робин хол шидэгдсэн бол Гянхун машинд наалдсан чигээрээ ганцаараа үлдлээ. Гянхуныг энэ маягаар өгөх гэж байгааг ойлгосон Чэни тэрэнд туслахаар гүйсэн ч хэд алхаад л хаа нэгтээ шилжээд сурггүй алга болчлоо. Гянхуныг яаж чадах байгааг ойлгосон Робин тэрэнд туслах гэж оролдсон ч болж өгдөггүй хөрхий. Гэвч эцсийн мөчөд тэрний супер хүч идэвхчээд машины хажууг хууртал нь татлаа. Тэгээд Гянхуныг дээр гэгч нь өргөж угаад хол шидсэнд Унжоонч машиныг дэлбэрхээс өмнө амжаад холдуулдаг.
Энэ үеэр гартаа хадуур барьсан Чэни наад муу гарыг чинь тасдчихъя гэж хашгирсаар гарч ирсэн ч аз болоход бүх аюул ард хоцоржээ гэж. Ингээд Унжон сүбэр хүчтэй мөртлөө үнэн бүтлгүй 3 гартаа учирсан болохоо ойлгоно. Харин нөгөө талд Чэнигийн эмээ цайны газар дээрээ өөрийн нууц туслах Жоммуутай уулзаж байна. Тэр Жоммууг Чой захирлын гэрэл рүү явуулсан ч хяналтын камерын бичлэг нь сураггүй алга болсон байж бас цагдаа нар ямар ч уул мөр олоогүй учраас энэний цаана ямар нэг асуудал байгааг Жоммуу гадарлсан байлаа. Тиймээс Ким эмээг яаралтай цайны газраа хаагаад хаа нэгтээ нуугдахыг зөвлөнө. За үхлийн аюулаас арай хийж мултарсан мен дөрөв машинаараа хот руу ирж явна. Тэд замдаа гомин шиг гулжгансан цагдаад чухам юу тохиолдсон байж болох талаар ярилцчихсэн ч ямар нэг химийн хоронд хордсон байх. Гэхээс өөр тайлбар олж чадсангүй. Хөөе залуу, хэдүүлээ сая супер хүчээ ашиглаж байгаад 2 цагдаагийн амийг аварсан юм чинь нийлээд супер баатруудын баг болов яасан. Нэрээ хүчээ нэгтгэхэд мөнгө төгрөг олж болдог болж шүү. Нэрээ тийштэй. Ухаалаг байна шүү. Тэгвэл ашгаа 4 хуваажий. Юу гэж бодож чинь? Би та нартай баг болохгүй. Та нар өөрсдөө тохиолдсон асуудлаа өөрсдөө шийдэцгээе. Би та нарын асуудалд юусаа хутгалмааргүй. Унжооныг тэдэнд нүүр өгөхгүй байсаар ажил дээрээ буугаад явхад мань 3-ын урам хугарлаа. Тэрч бидэнд үнэхээр дургүй болтой. Угаасаа бид 3 дуртай хүн байдгүй үстэй. Тэгээд ч нэг хүн хасагдвал сайн л үз. Хэдүүлээ ашгаа 4 биш 3 хуваах нь штэ. Ингээд сайхан гарууд инээлцээр явлаа. Тэгсэн Унжооныг архивд ирээд тэдний шөнөөр очиж байсан хогийн цэгийн байршлыг судаллаа. Учир нь сая тэдэнтэй таарсан цагдаа нарын нэг нь тэр орой мань хэдтэй хамт хаягдл ус руу унсан цагдаа болохыг Унжоон таньсан байж. Тэгээд хаягдл ус урсаж ирсэн хоолой хаанаас ихтэй болохыг олж тогтоотол тэр нь мөнхийн авралын сүм гихч сүмийн байр болж таарна. Харин нөгөө талд мань 3 цагдаагийн амийг аварсан шагналаа авахар шийдээд цагдаа нарын хүргэгдэж ирсэн байх ёстой эмнэлэг дээр ирсэн ч тэнд ямар ч цагдаа нар хүргэгдэж ирээгүй байсанд дахиад л гайхацгаалаа. Учир нь цагдаа нарыг суулгасан түргэний тэрэг эмнэлэг рүү биш мөнхийн авралын сүмийн байр руу явсан байжээ. За ингээд мань 3 цагдаа нарыг ямар учиртай түргэн ирээд аваад явсан байж болох талаар зөвлөлднө. Тэгээд энэ хэргийг нууцлах зорилготой хүмүүс байгаа юм байна гэдгийг ойлгоод сандарцгаана. Харин архивын байрнаас гарч явсан Унжоон коридорт нөгөө сорвттой халз таарлаа. Уучлаарай, энд гадны хүн байхыг хоригддаг юмсан. Энэ төөрдөг байшин шиг газарт олон хүн төөрдөг байх. Тэгээд тэд очих эсхүү газартаа очиж харах эсхүү зүйлсийг харж олох эсхүү зүйлээ олжчихдаг байх. Тэгээд тэр нь тэдний төгсгөл болдог байх. Эмгэнэлтэй биш гэж юу 3972. Тэгсэн Унжоон тулалдахад бэлднэ. За сори байж гараа борон та нартай гэлсний галзуу гоё юм хэлээдгий. Бэлэн мөнгөтэй хаан чипс иргэн ирлээ. Хаан чипс 21 жилийн ойгоо тохиолдуулан Монгол орон даяар 10,000 азтанг тодруулах гэж байна. За дараа ийм гоё олон сонголттой хаан чипсээ задлаад 1000, 5000, 10,000, 20,000, 100,000 бүр 1 сая төгрөгийн мөнгөний шагналыг хожоорой. За бас мөнгөний шагналаас гадна hoverboard, skateboard, AirPods зэрэг супер бэлгүүдэж хүлээж байна. Хаан чипсээ задлаад хожоорой. Тэгээд каштай болох ч яана гэд нэг хэдрүүлж идээд байв. Бас тааруулж маруулж идцгээ шүү заа юу. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Нэрээ юу? Итгэлтэй байна уу? Хоёулаа энд тулалдвал олон гэмгүүхэн л өгөх байх та. Тэгвэл зүгээр үү? Энэ үеэр Унжооны дарга нь таарад тэрэнд ажил даалгасанд 3972 одоо Унжоон гэдэг нэртэй болсныг сорвт ойлгоно. Чи тэгээд энд яах гэж ирсэн? Энд ирсэн гэдгээ аавд хэлээгүй юм биш үү? Аав гинэ. Чамайг ийм болгосон хүнийг чи аав гэж дуудаж байгаа юм уу? Харин ч намайг ийм болгож өгсөн учраас би тэр хүнийг ааваа гэж дуудадгийг. Тэр сул дорой өчүүхэн 4885 намайг одоогийн Ким Палхо болгож өгсөн юм шүү. Тэр чамайг ашиглаж байгаа гэдгийг чи ойлгохгүй нэ гэж юу? Би та нарын хэрэгт юусоо оролцмооргүй байна. Гэхдээ нэмээд янз бүрийн хувилбарууд гаргах чинь эрсдэлтэй гэдгийг та нар ойлгохгүй байна уу? Зүгээр дээ. Бид дефекттэй хувилбаруудыг өөрсдөө цуглуулж далд хийж байгаа. Цуглуулж гинэ. Чич тэр, бич тэр. Хоёулаа дефекттэй хувилбарууд гэдгээ мартцсан уу? Тийм биш ээ. Бид бол гайхамшигт хүүхдүүд. Бид бол гайхамшигуд. Тиймээс аав биднийг Wonder Kinder гэж дууддаг байсан юм шүү. Эндээс яваа. Надад дахиж битгий орт. Би ямар тайван баймаар байна. Гэд Унжоон яваад өглөө. Тэгэд тэр даргийнхаа өгсөн даалгавраар ажиллаж итэл Чэни ирнэ.
Тэгээд эмнэлэгт хүргэгдсэн цагдаа нар замаасаа сургаггүй алга болсон гэдгийг хэлсэнд Үнжон яриаг нь тоосонгүй. Тэгсэн Чэни нойтон хамуушгил салахгүй шалсаар байсан учраас Үнжон аргагүй ирэхэнд мэдэх бүхнээ хэлж өгөхөөр шийддэг. Wonderkinder гэдэг тусгай төсөл байсан. Гэхдээ тэр төсөл бүтлгүйц. Тэгсэн тэднийг ингээ ярилцаж байтал гаднаас нэг эмэгтэй ажилтан орж ирээд Үнжоныг хайж дуудсанд Үнжон сандарлаа. Тэгэд эмэгтэйг ирэхэд Чэни өөр тийшээ шилжсэнд Үнжон тэр ажилтныг эвтэйхэн аргалж югаад тэндээс гаргадаг. Гэтэл Чэни тэндээ телепортоор шилжээгүй Үнжон тэрнийг дээш нь өргөж нуусан байж таарлаа. Тэгсэн Чэни баярлж тэрнийг их багшаа гэж дуудана. Хариуд нь Үнжон ч өөршгөн өхлийн ирмэгт очиод эргэж ирэхдээ супер хүчтэй болсноо хэлдэг. Тэгээд тэрнийг цаашид өхлөөс айх хэрэггүй гэсэнд баярлсан Чэниж бүжиглсээр гараад явна. Тэрнийг ингээ жаргалтай аргагүй явж байгааг Үнжон дээвэр дээрээс харж зогссон ч сорвт тэрнийг дагаж байгааг хараад араас нь хөдлөлөө. Сорвт ч дагсаар хөнгө гудамжинд очиод тэрнийг бяцдарж алах гэж байтал Үнжон амийг нь аварна. Тэгээд Чэни рүү залгаад эрэг тавдахад багаараа уулзах хүсэлтэйгээ хэлсэнд Чэниж баярллаа. Чи сая дефекттэй хувилбарыг аварчж байгаа юм уу? Тийм ээ. Оройн Чэнигийн эмээг автобуснаас буугаад явж итэл Чэни холбогдоод өөрийгөө хотын захиргаанд түр оронтоон дээр ажиллах болсноо хэллээ. Бандсан Үнжон өмнөөс нь тэрнийг хотын захиргаанд түр ажиллах гэж байгаа гэдгийг батлаад хэлж өгдөг. Огных нь бие идгээд зогсохгүй. Бүтлгүй ач охин нь ажилд орсныг сонссон Ким эмээ баярлсандаа өөрийн ирэхгүй дуулаад бүжгэлнэ. Тэгээд эмээ цайны газартаа ирээд Чэнийг чухал ажилд орсон гэдгийг хэлсэн ч ажилтнууд нь дуурсангүй. Учир нь тэдний цайны газарт доктор Ха супер хүчтэй хоёр охиныхоо хамт ирчихсэн сууж байлаа. Уулзаагүй удсан байна шүү Ким хатагтай. Үнжу хаалга хаачих. За дүрс солигдоход нэг сонсголгүй охинд доктор Ха сонсголын аппарат зөөж өгч байгаагаар кино үргэлжлэнэ. Журана аавынхаа дууг сонсож байна уу? Охин анх удаага хүний дууг сонсоо зогсохгүй шууд жиргэх салхис хэрэг дууг гайхан сонсно. Гэвч тэрний аз жаргалтай мөч удаан үргэлжилсэнгүй. Лабораторид гал гарсан орой Журан нөгөө хоёрынхоо хамт доктор Хааг олоод аварсан ч өөрийгөө баривчлагдана гэдгийг мэдэж байсан байна. Доктор Ха тэднийг зөвхтөж хиндэж баригдалгүй нуугдаж байхыг даалгана. Би та нарыг заавал олно. Одоо зүгтаацгаа. Ингээ доктор Хааг баригдахад Журан охин татах хүчийг удирдах чадвартай сорвт буюу Палхо хүнд хийм харуулах чадвартай хоорон 3 тэндээс зүгтэж доктор Хааг өөрсдийг нь олох хүртэл дор бүрний супер хүчээ нууж амьдарчээ. Үнэхээр олон жилийн дараа доктор Ха хэлсэн үгэндээ хүрч Палхо хоорон хоёрын хамт Журан дээр ирж тэрнийг авсан байна. Тэгэд тэд шатсан лабораторид ирж нурангнаас доктор Хагийн цүнхийг гаргасан ч дотор нь байсан нэгээс бусад шилтэй шингэн хагарсан байж. Ингээд доктор Ха тэр шингэн дээр тулгуурлаад туршилтаа үргэлжлүүлэхээр шийдэж нөгөө гуравтаа үхэшгүй хүүхдийг олох даалгавар өгсөн байжээ гэж. Чамайг тэнсэнгээр суллагдсан гэж сонссон. Би 20 жил хоригдлоо шүү дээ. Чиний алсан тэр олон хүүхдүүдийн өмнө үйлдсэн нүглийн чинь хажууд 20 жил юу ч биш шүү дээ. Чи ч бас тэр хүүхдүүдийг юм чинээ тоодгүй байсан биз дээ. Харин ч би бас миний хүүхдүүд чиний үхэшгүй мөнхийн төсөлд чинь байдаг бүхнээ зориулсан шүү. Гэвч бид үр дүнд хүрсэн. Данч чи биднийг эцэст нь гэмт хэрэгтнүүд шиг л үзэх болсон шүү дээ. Чи бид хоёрын нэг нь их буруу бодолтой байх шиг байна. Би та нарыг санхүүжүүлж байсан нь чамайг амжилтанд хүрээсэй гэсэндээ биш. Харин тэр хүүхдүүдийн сайн сайхны төлөө л байсан юм шүү. Ийм бодлоор өөрийгөө хуурч ирсэн биз дээ. Чамайг галаас зүгтсэн олон хүүхдэд тусалсан гэж сонссон. Үхэшгүй хүүхэд хаана байна? Чи тэр хүүхдийг харсан биз дээ. Хаа нугааг нь хилээд өгчих. Энэ үеэр өрөөндөө ирсэн Чэни уудаг байсан юмнуудаа даралтны аппараттайгаар нийлүүлээд баяртай наргагүй хогийн савнд хийлээ. Журан эмээгийн оюун санаанд нөлөөлж бүх үннийг хилүүлэх гэж оролдож байсан ч эмээ гүрийгээд юу ч хэлэхгүй л байлаа. Чой захирал өгөхөөс өмнө бүгдийг хэлсэн. Чамайг үхшгүй хүүхэд хаана угааг мэдэх ганц хүн гэдгийг ч хэлсэн. Тиймээс хатагтай Ким. Танаас би дахиад асууя. Үхшгүй хүүхэд хаана байна? Үннээ хэлнэ. Тэр хүүхэд үхчихсэн. Юу гэнэ? Үхчихсэн. Үхэшгүй хүүхэд үхэх боломжгүй. Ингэж хэлэхдээ доктор Ха үхшгүй хүүхдийг үхшгүй гэдгийг нь батлахын тулд янз бүрийн үхлийн тариагаар тарьж туршиж байснаа дурсаж саналаа.
Ингээд дахин өхүүлэх бүрд тэр хүү хэдхэн секундын дараа ам орж байжээ. Дотны найзаагаа аимшигтайгаар торчилж, дахин үхэж, дахин сэргэж ам гуйн уйлж байгааг харж тэсээгүй 3972 эцэстээ бүх хүчээ шавхаад хашгирсанд лабораторид дэлбэрэлт болж, лабораторийг хамарсан томоохон түүмэр дэгдэсэн нь тэр байж. Ингээд хэсэг хугацааны дараа эмээ ухаан орсон ч саяхан юу болсныг санахгүй байлаа. Маргааш өглөө Чэний эрт нөгөө хоёр лугаа залгаж дуудаад хамт өнжөөн дээр ирлээ. 3 бүтлгүүгээр ирж байгааг хараад өнжөөн сандарна. Нөгөө гуравч ирээд өөрсдийг нь хотын захиргааны төр ажилчид болгож аваа зогсохгүй. Супер чадвараа удирдахтан туслахаар шийдсэнд нь талархаж байгаагаа илэрхийлж сөгдөж мөрөгөх нь холгүй юм болдог. Тэгсэн тэдэн дээр нэг автобус дөрөн хүмүүс ирсэн нь нөгөө мөнхийн авралын сүмийн гишүүд байна. Тэд хотын захиргаанаас зохион байгуулж байгаа гудамж цэвэрлэх компанид ажилд сайн дураар туслахаар ирсэн нь энэ байж. Энэ бүхэн нэг л с ิจ гтэй байгааг анзаарсан өнжөө нөгөө гурваа дагуулад тэндээс холдлоо. Өнөөдөр ямар ч бэлтгэл байхгүй. Супер хүчтэй хүмүүс гайхан биширдэг гэдэг бол худлаа ойлголт. Харин ч тийм хүмүүсээс айж цэрвдэг. Зүгээр дээ, Чэнигээс бол угаасаа бүх хүн л айж цэрвдэн шүү дээ. Би чамд айц гэж юу гэдгийг мэдрүүлээд өгөх үү? Өөрөөр хэлбэл та нар жирийн хүмүүсийн дунд супер хүчээ нууж, жирийн хүмүүс шиг амьдрахын тулд л супер хүчээ удирдах сурах хэрэгтэй. Супер хүчийг чинь буруу гарын хүмүүс мэдэх юм бол та нар хайртай дотны хүмүүсээ хизээч харж чадахгүй ч болж мэднэ. Тэгсэн нөгөө гурав хайцгаалаа. Тэгээд өнжөөн тэдэнд ямар үед супер хүч нь илэрч байгааг сайн анзаарч тухайн зүйлд анхаарлаа хандуулж сурахыг зөвлөлөө. Тэгээд супер хүчээ ашиглах дор хаяж нэг аргыг олж мэдэх хүртэл нь тэднийг гаргахгүй гэж тушаагаад нэг эзгүй өрөөнд оруулаад хаалгыг нь төгжчихлээ. Ингээд мань гурав супер хүчээ удирдах сурах гэж янз бүрээр оролдоцгооно. Энэ үеэр мөнхийн авралын сүмийн доод зааланд туршилт тасралтгүй үргэлжилсээр. Энэ удаад усаар дүүргэсэн шилэн хоргонд байсан загас шиг хүний бие муудсаар үхэгт өгсөн байсанд докторха тэрнийг яралтай гаргаж хаяхыг тушаана. Энийг харж зогссон хороон тэрэн шиг дуусахыг хүсэхгүй байгаагаа журанд хэлдэг. Сөрөг эффектийг дарах аргыг яралтай олохгүй бол хідүүлээч бас нэг л мэдхэд ийм болж дуусан шүү дээ. Чи аавд итгэхгүй байгаа мó? Үннийг хэлэхэд аав 3972-ын талаар ямар нэг юм нуугаад байна. Аавын хийж байгаа бүхэн цаагаараа зоригтой гэдэгт итэг. Тийм л дээ. Гэхдээ тэр нь бидэнд ашигтай байх эсхийг би мэдэхгүй л байна. Эргэлцгээ болоод хийх ёстойгоо л хий. Бид өгшгүй хүүхдийг олохгүй бол бид нарт ямар ч найдвар байхгүй. Бүгд энэнтэй адилхан дуусна. Удалгүй лабораторийн ажилтнууд доктор Хагийн тушааснаар нөгөө загсан хүнийг химийн хүчилт хийгээд хайлууллаа. Харин Чэнигийн эмээ цайны газрын хан үүдэнд миний ач охин Чэни хотын захиргаанд ажилд орсон гэсэн том хаяг тогтоочсон зогсож байлаа. Удалгүй жумуу ирээд гудамжны хяналтын камерын бичлэгийг үзүүлсэнд тэнд нь өмнөх оройн тэр гудамжинд болсон явдлын бичлэг байдаг. Оройн Чэни шилжих хүчээ ашиглаж туйлын туяа очиж үзэхийг хүссэн ч оронд нь туйлын туяа нэртэй уушийн газарт очиж. Доктор Ха 3 хүүхэдтэйгээ явж байхдаа Чэнитэй таарсан нь тэр байлаа. Саривт Чэнийг 3972-ийн найз гэсэнд доктор Ха тэрэнд Чэнийг барьж ирэхийг тушааж. Тэгэд саривт Чэнийг барих гэж байтал Чэни тэрний нүдэн дээр алга болчихсон байжээ гэж. Бичлэгийг үзээд эмээ гайхлаа. Энэ үеэр Чэни нөгөө өрөөнд дотроо шилжих тасгалаа хийх гэж байдгаараа хийж байна. Гэвч тэр гурвын оролдлого нэг л бүтэж өгдөггүй. Тиймээс супер хүчээ дураараа удирдах сурвал юу хийх вэ гэдгээ мөрөөдөөд ярилццгаана. Гянхун супер чадвараа хүмүүст үзүүлж дэлхийд алдаршиж их мөн голоод охиндоо дуртай CD тоглоулагчийг нь авч өгнө гэж мөрөөдсөн бол Робин ахлах сургуульд байхад дээрлэгдэг байсан нөхдүүдтэй нэг бүрчлэн уулзаж хүч чадлаа гайхуулах байсан гэж ярина. За ингээд тэр гурав яаж игээд супер хүчээ удирдах сурахаар сэтгэл шулуудна. Тэгсэн эмээн залгаад хаан угааг нь асуусан ч сүлжээ унаад холбогдож чадсангүй хөрхий. Тиймээс эмээ жуммууг яралтай Чэни рүү явуулахар боллоо. Гэтэл эмээд дуудлага ярьж жуммуу тэрнтэй холбогдсонд эмээ өөр дээр нь ирсэн жуммуу жинхэнэ биш болохыг ойлгоно. Жуммуу намайг эмээ гэж дууддаг болохоос чам шиг хийм хатагтай гэж дууддаггүй. Баригдчихлаа шүү. Жижиг деталаас болоод баригдчихлаа. Ингээд жуммун эргэж харахтаа хоорон болж хувирлаа. Тэгээд доктор Ха тэрнийг явуулсныг сонссон эмээ мань нөхрийг ятгах гэж оролдоно. Та нар тэр галзуу хүнийг ааваа гэж дууддаг хэрэггүй. Гэхдээ энэ бүхэнд би буруутай. Би та нарыг бүгдийг ч аварч чадаагүй. Та биднийг энэ дэлхийд мэдэгдэхгүй байхыг хүссэн биз дээ.
Тийм учраас л бидний галд шатаг гэд орхисон биш үү? Та өөртөө хэрэгтэй өгшгүй хүүхдийг л авраад бусдыг нь хайсан биз дээ. Өгшгүй хүүхэд хаана вэ? Өгч гисэн. Та ихчийг мань хуурч дөнгөсөн ч намайг болж чадахгүй шүү. Би таны амьдралыг бүхлээр нь там болгож чадна. Гэхэд эмээгийн эргэн тойрон бүхэлдээ өөрчлөгдөж байгаа юм шиг санагдлаа. Чи миний амьдралыг амар хялбар, аз жаргалтай амьдрал гэж санаа юу? Миний буруугаас болоод тэр олон гэмгүй хүүхэд өгсөн гэдгийг өдөр бүр санаж амьдрна гэдэг өөрөө там. Хүчээ битгий дэмий үрээ. Би угаасаа там шиг амьдралаар амьдардаг. Занга ярилцаж байтал гаднаас баахан үйлчлүүлэгч орж ирсэнд хоороон босож хэрвээ тэр үнэхээр өгсөн бол надад цогцсыг нь харуул. Тэгэхгүй бол би юу хийж чаддгаа тань жинхнээсээ харуулна шүү гэж хэлжгээд гараад явна. Тэрний яриаг эмээ утсаараа жуммууд сонсгож байж. Тэгээ жуммууг яралтай чэнийг олж уулзахыг гуйлаа. Энэ үеэр Үнжон мөнхийн авралын сүмийн баахан итгэгчдтэй нийлцэн тэдний дууг сонссож хогтууж явсан бол нөгөө гурав яаж жоролдоод супер хүчээ эдэвхжүүлж чадахгүй аргаа боржгсан сууж байлаа. Нулимс. Нэрээ тэр үед миний нулимс гарч байсан штэ. Тэгсэн чэний хөлн дээр нь дэвссэнд гönхүн хүчтэй алгададахна. Тэгсэн мань хүний нүднээс нулимс цээлэгнээд ирлээ. За, энийг цох. Хурдан цохоо. Гэвч Робны супер хүч эдэвхжсэнгүй. Тэгсэн чэний амьсгал давхцвал супер хүч нь эдэвхжих байх гэж бодоод дороо гүйж эхэлдэг. Харин Үнжон сүмийн багийг ахалж байсан нөхөртөө ярилцаж угаад тэд 1999 оны 12 сарын 31-нд дэлхий сүнэн гэдэгт бат итгэж байгааг болоод тэд өөрсдийн хончтынхон үйлдэлсэн гайхамшгуудыг харсан гэдгийг олж мэдлээ. Докторха бас тэрний хүүхдүүд тэдэнд өөрсдөө бурхад гэж итгүүлээд дэлхий сүнэхэд тэдэнд онцгой хүч чадал өгөгдөх болно гэж итгүүлсэн байж. Та нарын харсан зүйл чинь гайхамшиг биш ээ. Ингэж хэлэхдээ зэрэгцээд тэнд байсан бүх зүйлс агаар төхөөрсөнд сүмийн гишүүд бүгд гайхан биширч залбирцгааж эхэлнэ. Манай Ким Палхохон чин танд үг дамжуулж байна. 3972 чиний сүрэл яг одоо энд байх болно. Ямар ч аврал байхгүй. Тэгсэн Үнжоны дээрээс машин унжирээд урд нь байсан нөхрийг бяцдаарлаа. Үүнтэй зэрэгцээд соривт ирсэнд Үнжон тэр хоёрын хооронд үхлийн тулаан өрнө. Зарим нөгөө талд бүтлгүй сайхан гарууд маань нэгийгээ таазанд наачхаад цаашид яхаа мэдэхгүй сууж байлаа. Яаж ч оролдоод бүх зүйл бүтлгүүтэд байгаад уралсан чэний аргаа борж доороод хийчилсэнд гинт шилжиж Үнжон соривт хоёрын тулалдаж байгаа газарт ирчлээ. Ингээд толгой дээр нь машин унж ирдгийн даваан дээр чэний эргээд байшин дотроо ороод ирнэ. Тэгээд Робныг барьж аваад шилжсэнд тэр хоёр хоёулаа тулгааны талбарт ирцгэн. За ингээд мань хоёр тэндээс байдгаараа зогтож угаад Үнжон дээр ирээд тэрнийг аваад явах гэсэн ч юусоо болдгүй. Тэгсэн соривт тэнд байсан машинуудыг дээш нь өргөж агаарт тогтоож угаад дээрээс нь унагсанд чэний эцсийн мөчөд Үнжоныг тэрвэрч аваад хамтдаа шилжиж чадлаа. Харин ганцаараа үлдсэн Робин дээрээс нь унсан автобусыг өргөж аваад шидсэнд тэрнийг ч бас супер хүчтэй болохыг соривт ойлголоо. Харин чэний Үнжон хоёр цасаар хучигдсны газарт ирчихсэн байна. Гэтэл чэний хүзүүндээ үхлийн шарах авсан байж таарлаа. Би чадлаа. Жинхнээсээ туйлын туяа харлаа. Анх удаага хотоосоо гарч үзлээ штэ. Үцэглэнтэй юм аа. Ингэж хэлээд тэр амьсгал хураасанд Үнжон шок. Чэний. Битгий үхэлдэ. Чэний. За, энд хүрээд энэ галзуу цувралын парт 2-ын тайлбар маань дуусчих байна. За бас яг галзуу хэсгээр нь зогсоосноо бороо мэдж байгаа шүү. Тэгээд та нар ягаад нэг дор яриад өгчдгүү гэж одоо ойлгож байгаа үст тий. Цаг хугацаа их ордог өөр одоо сувгуудын маань кинон тайлбарууд байна. За бас ингээд зэрэгцээд ингээд ярьж байгаа. Бас нэг галзуу цуврал мөрөл гэдээ байгаа шүү. Тэгэхээр энэ бүгдийг ингээд балансчлаад ээлжлээд ингээд ярьж өгөх гээд хэдэн боринууд нь хичээнгүүлэн ажилцгааж байгаа шүү. Энийг та нар маань ойлгоорой гэж. За тэгээд одоо дараагийнх нь Ганнибал парт 2 шүү. Тэгэхээр Ганнибал парт 2-ын дараа парт 3-аар бараг дуусгах нь эсвэл парт 4-аар дуусгах нь. Гэхдээ ер нь парт 3-аар амжаад дуусгахыг хийж байна. Тэгээд ер нь тэгээд болох байлгүй дээ гэж. Хэдэн бороонд нь тэгээд энэ галзуу цоврлыг бэлмэнг турамшууллыг дахиад эхлүүлж байгаа хаан чипстэй хамтран хүргэлээ. Хаан чипсээ аваад задлаад хоч. Та нар маань тэгээд яхаа мэдж байгаа. Сабадраг бол саба дардсан бол лайк дарахтал болоо явчих жоох юм.
бас галзуу сери сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй. Хэдүүлээ тэгээд дараагийн бас нэг галзуу цувралынхаа тайлбараар уулзцгаая.